За сайн байцгаана уу залуусаа. Өнөөдөр Викингс цувралынхаа 3 дугаар бүлгийг гүйцэхээр шийдлээ. Өмнөх хэсэгт Рагнар маань Парис хот руу дайрахаар шийдсэн бол Весексийн хаан Эгберт тэнд үлдсэн викингчүүдийн тариалангийн талбай руу дайран ард иргэдийг нь алж буугаар төгссөн. 6 дугаар анги эхлэхэд Айдэлстан Рагнарт Парис хотын тухай ярьж өгч байна. Хотыг Сена мөрөн хүрээлж байдаг. Хаасайгүй харуулын цамхагтай. Гол дээгүүр барьсан гүүрээр дамжиж хот руу нэвтэрнэ. Энэ хот руу халдан довтлох боломжгүй гэж хэллээ. Флоки харин тэр хоёрыг хараад хялалцсаар л байлаа. Энэ үед Бьорны сүйт бүсгүй болох Форон төрж охин мэндэлснээр Бьорн маань аав боллоо. Тэр охиндоо Сиги гэж баатарлаг бүсгүй нэрийг өглөө. Рагнар дээр харин нэгэн өвгөн ирлээ. Сойринг нь Экбертийн хүмүүс довтолж эхнэр нялх хүүхдийг зөршөөсөнгүй аимшигттай хядлага болсон гэдгийг дуулгалаа. Флоки Рагнарт хандан чи бурхтын дохиог үл тоосноос болж ийм зүйл боллоо. Айдэлстан үүнд буруутай гэхэд Рагнар надад итгээрэй. Тэд бурхтын гисгэлийг миний уур хилэнтэй хамт хүртэх болно. Харин Айдэлстан үүнд ямар ч буруугүй гэж аимшигтай хэлгэнлээ. Тэгээд үргэлжлүүлэн арай гэж амьд үлдсэн өвгөн эрийг гэр бүлтэйгээ дахин уулз гээд багалзуурдаж хөнөөлөө. Аслов гүнж хар даран сэрэхэд Рагнар зогсож байв. Түүнд хандаж чи Харвард гэх жиртээ юу ч хийсэн надад тэр чинь хамаагүй. Ганцхан хүүхдүүдэд харж байхгүй яасан юм гэж зэвүүг нь хүргэлээ. Харин Весекст жүүтэд хахайтан Айдэлстан ламтны хүүхдийг төрүүлсэн байна. Хааны тушаалаар ламнар ирэн түүнийг хотын гудамжаар чирж хүмүүс түүнийг доромжилж нулимж юм шидэж байлаа. Аваал нөхрөө хуурж гэмт хэрэг үйлдсэн учраас чих болон хамрыг нь огтлохоор боллоо. Уг нь энэ жүүдэд гүнд чинь нөгөө ууртай Айла хааны охин шүү дээ. Эцгээс нь найсан уу эсвэл өрөвцсөн үү хүүхдийн эцгийн нэрийг асуусан ч тэр хэлсэнгүй тул нэг жихийг нь огтлов. Үүний дараа хүүхдийн эцэг Айдэлстан гэдгийг сонссон Эгберт хаан тэр бол бурхантай холбогдсон хүн. Бурхан бидэнд ариун хүүхэд илгээсэн байна гэд яргаллаа зогсоож хүүд нь Альфред гэдэг нэр хайрлалаа. Яг энэ үед Катигатад байгаа Айдэлстан ямар нэгэн зүйл мэдрэх шиг боллоо. Тэр бурхан та надад харах мэлмий хайрлалаа. Танд талархаж байна гэд загалмай зүүн ариун цагиргаа голын усан шидэж байгааг нь Флоки харчихв. Үргэлжлүүлэн Айдэлстан Рагнар дээр гүйн очиж эзэн маань над дээр ирлээ. Би дахин төрлөө. Итгэл үнэмшлээ олж авлаа. Би бүх зүрх сэтгэлээрээ Христэд итгэгч болж дахин мэдлэв. Танаа бурхныг хизээж хүлээн зөвшөөрөхгүй. Би эндээс явмаар байна гэхэд Рагнар чи энд үлд. Би чамайг бүхнээс хамгаална гэж тэрвэрэн гуйлаа. Флоки Бьорнтой уулзаж харсан зүйлсээ хэлээд би завнуудаа дуусгачаад эндээс явна. Чи харин бусаддаа энэ талаар дуулга гэд явууллаа. Лагертагийн суудлыг эзэгэнж өөрийгөө ийрэл болгосон Калп Катигатад ирлээ. Шинэ хамтрагчтанд бас иржээ. Дайснуудынх нь хүүхдүүд байгааг харан Рагнар тун их гайхлаа. Бьорн Форон дээр ирж түүнийг тэврэн авсан ч хариуд нь чи жаргалтай байх хэрэгтэй. Ярл Бьоргийн бэлэвсэн эхнэр чамд тохирох байх. Тэрэн лүү оч гээд яваад өглөө. Айдэлстан орж ирэхэд бүх хүн түүнийг үзэн ядсан харцаар харж зарим нь нулимж байлаа. Роллоч түүнтэй муухай харьцсанд Рагнар гарч ирэн түүнийг авч яван нэг хүнтэй уулзуулнаа. Энэ хүн бол Рагнарыг тариачин буюу учраа мэдэхгүй Каяч явахт нь анх Англи руу очих замыг зааж өгч байсан тэнүүлчин ир ажээ. Энэ нэр бүр Франц хэлээр ярьдаг. Парист яаж хүрэхийг ч мэддэг. Бас тэрийгэ мань хоёрт ярьж өглөө. Флоки гэртээ ирэм модоор бурхныхаа дүрсийг хийж байтал түүнээс нь цус гарав. Үүнийг бурхтын дохио хэн нэгнээс цус гаргах ёстой. Одоо миний зорилго тодорхой боллоо гэд намайг явахыг хинч мэдэх ёсгүй. Эзгүй байгааг минь хүнд ч хэлж болохгүй гэж хэлээд эхнэрийгээ багалзуурдаж авлаа. Бас л балмад нөхөр шүү. Бьорн хүү далайн ширтэн эморон сууж байхад Торби түүн дээр ирлээ. Би эхнэртэй хайртай гэснээ үнсэлцээд явчихлаа хөрг. Айдэлстан бурханд залбирч зан үйл хийж байна. Яг энэ үед Флоки орж ирэн сүхтэж унгалаа. Айдэлстан маань ингээд үхв бололтой. Рагнар моринд үхсэн Айдэлстаныг ачаад оршуулахаар явж байна. Тэрнийг үүрэн матсаар уулын ороод оршуулад бурхадтай чинь чадах чинээгээр ойртууллаа шүү гэж хэлээд гашуудлаа. Бүр модоор загалмай хүртэл хийж тавилаа. Намайг өршөө анд минь. Хийсэн зүйлийг минь биш. Одоо хийх гэж байгаа зүйлийг минь гэж хэлээд Айдэлстаны загалмайг аван хүзүүндээ зөвлөө. 7 дугаар анги эхэллээ. Рагнар эрчүүдэд дагуулan завиа хүлэглэн Парис хотод тулж иржээ. Хотын гүнтэн өөрийн хаандаа хандаж умардынхан хэрмийн гадаа ирлээ. Та даруйхан хотыг орхивол аюулгүй гэж хэлсэн ч хаан бодож үзье илгэн. Харин түүний охин нь та юу ч болж байсан ард түмэнтэйгээ үлдэж тэднийг хамгаалах ёстой гэж зоригжуулснаар хаан хоттоо үлдэхээр боллоо. Энэ Отто гүнтэн гэдэг нь ер нь цэрэг армийн хэргийг эрхэлдэг эрх мэдэл ихтэй нөхөр бололтой. Түүнд харин викингчүүдийг буулган авах хүндхэн үүрэг оногдлоо доо. Викингчүүд Сяна мөрний эрэгт буун бэхлэлтэд босгож дөхнөөд авлаа. Ролла харин сэлүүрцээр хотын хан руу дөхөн очсон ч харуулуудын эсэргүүцэлтэй тулгарч буцлаа.
Энэ үед Весексийн хаан Эгберт хунтаажтайгаа хөрш нутгийн хаан болох нөгөө ууртай Айлаг түлхэн унгах, бүр алах тухай ярилцж байна. Гаднаас Жүүдэт ахаатан хүүхдээ тэрэн орж ирэхэд хунтааж айдал бүлэг буурсан доромжллоо. Хаан харин хүүгээ алгадаад хөөж гаргалаа. Рагнар Флокийг дуудуулжээ. Түүнд хандаж би Айтельстаныг өгүүлж байна. Гэхдээ одоо яах вдэ? Өөр арга алгадаа гэд зэвүүн харнаа. Ер нь Флоки Айтельстаныг нугдаалгасныг мань хүн мэдчил байгаа юм байна л та. Уурссан Весексийн хунтайж харин бурхны өмнө өөрийгөө шийтгэж гэмээ намжилж байтал гаднаас хүн орж ирлээ. Нөгөө Мерсиягийн ширүүн гүнж Квинтрид чинь Весексээс урвчихжээ. Рагнар Флокид хандаж чи бид хоёр сүүлийн үед их санал зөрөлдөж байгаа ч би биедээ итгэх ёстой гэж хэлээд чи өнөөдөр дайралтыг удирд гэв. Гэсэн ч энэ нь Флокигийн бодсон шиг амархан байсангүй. Бүгд л өөр өөрийн санаагаа хэлсний дараа Флоки хан руу авирах төхөөрөмж хийхээр боллоо. Хүүхэд чиг баярлаж байгааг нэ. Мерсиягийн гүнжийг урвсныг сонссон Эгберт хаан маш их хилгэнлээ. Тэр хүүгээ элчээр явуулж урвасных нь анхааруулга болгон өршөөл гуйхгүй бол улсыг чинь эзэлж өөрийг чинь мөчилж мориноос ууж ална гэж хэлүүлэхээр хунтаажийг илгээлээ. Парисын иргэд харин дайснуудын дайралтаа зааж сандралцсаар л байлаа. Хаан охиноо хотоос явуулах гэсэн ч охин нь хоттоо үлдэн аавда бас ард түмэндээ тусалнаа л гэж байна. Милэн ухаалаг бас зоригтой охин байна. Хаан харин Отто гүнтэнд хандаж итгэж байгаа шүү хичээгээрэй л гэж байна. Энэ Отто гүнт нь ядж байгаад энэ хааны гүнжид сэтгэлтэй юм байна. Түүнд хандаж би энэ буруу номтнуудыг ялж Парисыг аварвал та надтай гэрлэх үү гэж асуугаатглаа. Бас л өөрийгөө голддоггүй юм да. Викингчүүд маань бүр эндээ тухлаад авчээ. Флоки бүр хоолооч идэхгүй хан руу авирах төхөөрөмжөө хийсээр л. Бид энэ хотыг эзэлж алдар суугаа түгээн. Ялангуяа би цамхаг урлагч Флоки гэж хөөрцгөлсөөр байгаад ам нь халсан уу яасан эхнэртэй Айтельстаныг алсан гэдгээ хэлчихлээ хөргий. Хунтайж айдал бүлэг Мерсияд иржээ. Эцгийнхээ үгийг дамжуулж хэлсэн чи үргэлжил аавынхаа үгийг даах юм. Чамд өөрийн гэсэн бодол байна уу гэд баахан юм ярьсаар ирсэн зорилгыг нь юу ч биш болгоод хайчлаа. Энэ гүнж бас хүүхэдтэй болжээ. Нэр нь Магнус. Харин аав нь хингэж ахлам Рагнар Лотброк. Бас л зайтай юм а. Хоорондоо зодолдоод энэ викингчүүд үнэн өөдөж байна. Гэсэн ч эцэст нь Флокигийн уран бүтээл бэлэн болж Парис руу дайрахад ойртжээ. 8 дугаар анги эхэллээ. Флокигийн уран бүтээлийг завин дачин Рагнар, Ролло, Бьорн тэргүүтнүүд усаар харин Лагерта, Калп нар газраар довтлон хотын гүрэнд тулж ирлээ. Хотын иргэд сандран гүйлдэж цэргүүд нь тулаанд бэлдэн үүмэлтэн. Манайхны зэвсэглэл тулааны арга барил энэ төр бүр галзуу болчихжээ. Гэсэн ч гүүрний харуулууд тун ширүүн эсэргүүцсэн хулувч нумаар харавж хамгааллаа. Энэ айхтар юмар балбаад байсан хэрнээ л хаалга нь эвдэрдэггүй. Ингээд эвдрэхгүй бай гэсэн шиг өөр юмарч цохиж үзлээ байдгүй. Энэ хэдийг ингэж мөнгөнөж байх оронд усаар дайрч байгаа хэд маань Флокигийн цамхагтгийн тусламжтайгаар хэрэм рүү гарах гэсэн ч хүчтэй эсэргүүцэлтэй бас л тулгарлаа. Хааны гүнж ирж шүтэн тугаа дэлгэж цэргүүдэд зоригжуулснаар манай викингчүүдийг алхаад хайчлаа. Харин Ролло, Бьорн хоёр өөрсдөө доорн зогсчоод энэ муу хэдийгээ авирал гээд байх юм. Энд тэндгүүл викингчүүд үхэж байна. Гүүрэн дээрх хэд маань харин хаалгаа хэвдээ дайраад орсон ч аимшигтай хамгаалалттай туллаа. Лагерта, Калп хоёр арай гэж л амьд гарлаа. Ролло, Бьорн хоёр одоо л нэг юм авирлаа. Рагнар ч нэгдлээ. Ролло дайсны гүнж рүү ширтэж байгаад хэрмээс унаж гол руу ойчлоо. Энэ тэгж бод эмэгтэй хүнээс нэг болон шүү. Рагнарч бас унлаа. Гэхдээ амьд юм аа чаас. Зав мав нөгөө цамхаг юу ч үгүй болжээ. Бьорн хүү харин нуруундаа харвуулж ухаан алджээ. Флоки бүтлгүүтлээсээ болон амиа хорлох гэснээ зориг нь хүрсэнгүй юу боллоо. Ингээд нөхдүүдийн эхний товтлогоо бүтлгүүтлээ. Дайсны хаан нь ирснэ айгаад байх шаардлагагүй эднэр чинь хүн л юм байна шүү дээ гэж байх шиг. Катигатад харин Бьорны эхнэр Форун хүүхдээ Аслоод үлдээчгээд хаашаа ч юм явлаа. Бьорн үхлүүт болжээ. Яах гэж хүүг дээш авируулж байгаа юм гэж Ролло хэлэхэд Рагнар тэр бол эр хүн. Эр хүн шиг харц битгий бөөцөлөөд бай гэж хариуллаа. Флоки эморсоор л энэ бүхэн надаас боллоо. Би бурхтын төлөө бүхнийг хийсэн ч тэр надаас урвлаа гэд уйллаа. Бьорн эцэгтэй хандаж та намайг харж байна уу? Надад дийлдэшгүй гэдэг нэр өгөх хэрэггүй байсан юм гэхэд чи өнөөдөр удирдагч шиг байсан. Энэ бол чиний эхлэл гэж хэлээд ойд очиж тэнгэрт байгаа Айтельстантай ярилцсанаа. Флокиг удирдагч бол гэсэн нь тэрнийг ялагдахыг мэдээд албаар түүнийг шийдэх зорилготой байсан ажээ. Чи энд байсан ч болоосой. Энэ яг миний хэлсэн шиг үзэсгэлэнтэй хот байна. Харин би эзлэн авахаар нэгэн ч шийдсэн гэд дээш харан хэвтлээ.
Манай ахлам Рагнар хөнгөрөх гэж чаддаггүй хөрхий. Асуудал үүсчтэй дүлээд л байна. Ялагдсан викингчууд хоол унд муутай ер нь л зутруу байна. Рагнар Флоки дээр ирэхэд би яагаад ялагдсанаа мэдэхгүй байна. Ялалтын төлөө би бүхнийг хийсэн гэхэд Рагнар бид өнөө орой ахин довтлогоо хийн шүү гэж хэлчихэд явлаа. Одоо л яг өөрийн бодсноор дайрах гэж байгаа бололтой. Эмэгтэй дайчид сэлэн явсаар мэдэгдэлгүй гүүрний дороос авирч орон харуулуудыг нь алж эхэллээ. Лагерта энэ хэдэн ирчүүдийг нь жиргэж хаяад хаалгыг нь галдаж онгойлгов. Гаднаас харин Флоки тэргүүтээ викингчүүд орж утсан ч ахиад л хамгаалалттай тулгарлаа. Манайхан эндүүдүүлж байна оо. Ролло харин энэ эндүүг нь гацаагаад дайрч орлоо. Рагнарын бие харин том муу байна. Отто гүнтэн хаан дээрээ ирж бидэнд та хэрэгтэй байна. Цэргүүдийг зоригжуул гэхэд бурхны зогсоож чадахгүй байгаа зүйлийг би яаж чадна гэжгээд зөвшөөрсөнгүй. Энэ хаадууд нь ер нь яаж хавээ дандаа л бүтлгүй нөхдүүд. Викингчүүд гүүрийг бараг л эзэлжээ. Дайснууд харин бүх хүчээ төвлөрүүлэн хамгаалалт үүсгэх үед нөгөө Франц хэлтэй тэнүүлжинг Отто гүнтэн рүү явууллаа. Энэ үед харин манай Рагнар өвчнөдөө шаналнд дарчилсаар л түүний нүдэнд Айтельстаны дүр бас элдв хачин зүйлс харагданаа. Отто гүнтэн нөгөө тэнүүлчинг хаантай авчирч уулзууллаа. Бас нэг викингэр цуг иржээ. Отто гүнтэн тэнүүлчнээс асуунаа. Та нарын дунд байсан уур омгтой агуу дайчин хэн бэ гэж асууснаар Роллог хэн болохыг мэдэж авлаа. Тэнүүлчинг хэлэлцээр хийгээд ашиглахаар болсон бол нөгөө викинг гэрийг нь цаазаар авлаа. Весекст Эгберт хаан өөрийн бэр жүүдэд гүнжийг дуудан уулзаж би хүүхдийг чинь асран хамгаална. Харин чамайг нууц амаргаа болгомоор байна гэж хэлж байна. Бас нэг толгой нэргсэн хаа. Тэгснээ хүүгээ амьд эргэж ирсэнд нь баяр хүргийгээд хундаг тулгаж итэр. Хүүн харин та намайг золиослохын тулд Мерсиа руу явуулсан уу гэж асуухад худлаа гайхсан дүр үзүүллээ. Отто гүнтэн викингчүүдтэй хэлэлцээр хий гэхэд гүнж өөр бодолтой байлаа. Бууж өгч болохгүй тэднийг заавал ялнаа л гэж. Парисын элчин ирж уулзлаа. Рагнар харин хэвтэрт оржээ. Дайснууд тулаанаа дуусгая. Ашигтай санал тавих тул хотын гадна талд уулзалт зохион байгуулах тухай хэллээ. Манайхан зарим нь тулалдъя, зарим нь найрамдъя гэд маргалтахад Рагнар одоо л нэг юм босож би бол хаан. Тийм учраас эцсийн шийдвэрийг би гаргана. Та нарын хинчин ч биш. Ялангуяа чи гэж Флокид хэлээд та нарын санаа аль нь ч бүтсэнгүй. Одоо харин намайг харж вэ гэд маргааш дайсантайгаа ярилцахаар боллоо. Бас нөгөө тэнүүлчэнд нэг зүйл хэлэх шиг боллоо. Тэгснээ сайхан гар ганцаараа Парисчуудтай уулзахаар яваад очихжээ. Тэд маш их хэмжээний алт мөнгө амлахад эн чинь хангалтгүй. Надад илүү чухал хүсэлт байна. Би үхэж байгаа хүн. Тэнгэрт одсон найзтайгаа уулзахын тулд адис хүртмээр байна. Яг одоо надад адис хүртээ гэсэн тул ламтан түнд адис хүртээлээ. Манай хүн ер нь юу л сэтэд байна да. Түүнийг ингэж бодилж байхад нь бусд нь харж гайхан зогсноо. Одоо ч Флоки ёстой боож өгөх бах та. Тэдний элч нар дахин ирж их хэмжээний алт эрдэнсийг авчирч өглөө. Рагнар харин өвчнөдөө тарчилж хэвцээр л бараг л үхэж байна. Ролло тандаж наад алт эрдэнэс чинь надад хамаагүй. Би үхэж байна. Гэхдээ ядчил Айтельстантай дахин уулзна гэдэгтээ итгэлтэй байна гэд гаргалаа. Рагнарыг Христийн бурханд сүсгэлэх болсонд бусд нь тун дургүй байна. Калб Эрлэндуур хоёр бүр амийг нь хорооё гэж үгсэн тохиролцлоо. Тэртээ тэргүй үхэж байгаа амтныг яах нь вэ? Викингчүүд ол зомгоо тэмдэглэн найрлаж байхад Рагнар Бьорнтой уулзан тун удахгүй чи ард олноо авч явах үүрэг хүлээн. Тэр цагт чи ухаанаараа удирдах ёстой. Харин энэ удаад би чамд л ганцхан итгэж байгаа учраас хийлгэх нэг ажил байна гэж хэллээ. Флоки Рагнарын гуйлтыг биелүүл сүүлчийн удаа зав хийж байна. Алт мөнгө өгснөөс хойш сар гаруй хугацаа өнгөрсөн ч викингчүүд явахгүй байсан тул Отто гүнтэн өөрийн биеэр ирж уулзнаа. Бьорн түүнд хандаж аав минь би таарав. Замын ая даахгүй байна гэд дагуулan ирлээ. Тэрнийг үхвэл Христийн ёсоор оршуулахыг хүсэж байна. Тэгэхгүй бол бид эндээс явахгүй гэхэд Отто гүнтэн зэвсэг агсаагүй ирсээр цогцыг нь хургуулээрэ. Загалмайтны ёсоор түүнийг оршуулж өгье гэж зөвшөөрлөө. Манай ирээ ер нь л тунд өгчээ. Эцэст нь викингчүүдийн хаан агуу Рагнар Лотброк маань амьсгал хураалаа. Түүнийг Флокигийн хийсэн завины дүрстэй авсанд хийжээ. Бүгд гашуудж байхад ганцхан Калфл өөр бодолтой байх шигэ. Флоки, Ролло, Лагерта нар салах ёс хийсний дараа тэрнийг Христийн ёсоор оршуулахын тулд Парис хотод авч ирлээ. Хотын иргэд тэрнийг загалмайтны ёсоор үдэж байна. Яван явсаар сүмд оруулж иржээ. Ламтан бурхан залбирч байтал мань нэр авсан дотроос босоод ирлээ. Ламтанг хутгалж алаад гүнжийг барьцаалан ордны хаалгыг нээхэд Бьорн тэргүүтээ ирчүүд зогсож байлаа. Ийхүү зүнчийн хэлсний дагуу амьд биш үхсэн хүн Парисыг эзэлж авлаа. Хаан харин шалдаа боожээ хөрх. Манайхан дайрч ороод цэргүүдийнх нь харт толгойг хяар цохоод хамаг юмыг нь хамж аваад арилаад өгчээ. Төлөвлөгөөгөө хэлсэнгүй гэж бусд нь уурлахад Бьорн энэ бол аавын тушаал байсан. Тэр бол хаан. Бид хотыг тонож чадлаа. Одоо нутаг буцна. Хавар дахин дайралт хийхээр ирнэ. Тийм учраас Роллог Парист үлдээж нутгийн зүгт далбаа татлаа.
Үүнийг нь мэдсэн хаан тэд удахгүй эргэн ирнэ. Тиймээс алт мөнгнөөс илүү чухал зүйл амлах ёстой гэд охиноо Роллотой гэрлүүлэхээр болжээ. Охин харин үүнд нь дургуйлан цамнаж байна. Роллод охиноо өгөхөөс гадна газар нутаг таслаж Вангийн зэрэгт өргөмжлөхөөр болжээ. Хариуд нь тэр Парисыг хамгаалан Рагнартай тулалдах санал тавихад Ролло зөвшөөрлөө. Гүнж Гисла харин манай хүнийг тоож үздэггүй. Нохоо гахаашгэлгэн, огөөдөс хөрөм бүдүүлгэлгэн үгийн мухагаар хэлж байна өө. Гэхдээ энэ бол манай хүнд хамаагүй л дээ. Тоосон шинжгүй нээж л байна. Ийхүү баавгаар Ролло Вангийн зэрэгт хурж хааны гүнжтэй гэрэлсэн бол Рагнар Флокид хандаж айдалстаныг чи хөнөөсөн гэж хэлснээр 3 дугаар бүлэг төгслөө. Үргэлжлүүлэн 4 дугаар бүлгийг үзэх бол залуусаа суугтмаа сабскрайб дарж нэгдээрэй.